сонсогчдоо өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болж байна. Ингээд 2025 оны 9-р сарын 17-ны 5 гаригийн хөгжилтөө хөнгөн байцгаа ураатай Янаг яах вэ гэдэг нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За, манай нэвтрүүлэгтээ ханаа томог гинэт эхэлдэг үүнд тайлал хоод үргэлж бэлэн гэдэг ураатай Нобель Монголиа хамтран ажиллаж байна. За, өнөөдөр та бүхэнтэй хөгжилтөө хөнгөн байхаар студид Эрика, Угна, Чанца, Анжгаан нар байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв хоолндоо. Цуцлан дээрээ хоолнд орох гэж байгаа юм шиг. Ийм сүртэй сэдв таарсан байна. За, өгөгдлөө сайн сонсоорой. Өнөөдөр та санаанд оромгүй меню үйлчлэгээтэй зоогийн газар нээх гэж байна. Хүн ирэх болгондоо гайхаж дахиад ирмээр болох ёстой тийм л газар нэн шүү. Ойлгосноо? За. Ресторан үйлчлэгээтэй зоогийн газар нээх гэж байгаа шүү дээ. Санаанд оромгүй менютэй гэж байгаа заяа. За. Эхний асуулт алдарт Эрика дээр очлоо. Алдарт Эрика. Алдарт тоогооч Эрика дээр очлоо. Юу? Асуулт нь. Үгүй асуусан шүү дээ. Нэрээ тийш дээ. Зоогийн газар та ямар нэр өгөх вэ? Хаана нээх вэ? Яагаад танах хамгийн онцгой нь вэ гинэ? Ямар нэр өгөх юм бэ гэж. Тийм байна. За ямар нэр өгөх вэ? За Эрикас Наан хаус гэл нэр өгчий дөө. Наан хаус аа? Наан гэдэг нь юу юм? Наан. Нөгөө нэг юм гамбар шиг. За тийм гамбар байдаг. За тийм. Тэр наан юм байна те. Та гамбар хийх гэж байгаа юм байна те. Тэгээ. За. Тэгээ нөгөө төрөл үрээр нь хийн заяа. За. Ширхгээр нь салтгаар нь чинь нэмгэн хавтгаа нь яг эмхийг нааны чинь. Ямар сонирхолтой биш үү? Тэгээ хажууд нь шүү дээ тий. Санаанд оромгүй меню нь юу юм? Бүх төрлийн мах зарна. Зарим нэг махыг нь хэлмээргүй байна. 20-тай мах ч үйж болно. Бага угаасаа. Тэгэл ерөөсө гамбар мах хоёр. Болж гинөө. Ханаалтай юм биш үү? Надад бол нэг гайхмаар санагдахгүй байна. Яг үнэндээ бол. Үгүй ирчүүдтэй тийм зөндөө ирнэ. Арабын орнуудаар яг л нэг тиймэрхүү хоол. Чи тэрний оронд гамбар болгонд Эрикагийн ус байгааг үлдэст солиор болно. Аль ус нь бөө мэд. Тий. Аль усыг бөө мэд. Гэтэ нэг гамбар болгонд ус байгаа. Яхаар заавал ус үүдий. Ус гараад чамд юу вэ? Харин тий ус гараад ирэхээр чи хин тэрэн дээр чинь ордیں۔ Чамд байгаа юм чинь тэр. Анжаа чи гайхалтай байх хэрэгтэй байхгүй. Тийм ээ тий. Гайхалтай байх хэрэгтэй. За, хаана нэх юм? Чи бас байршлан чухал билүү? Тийш дээ. Хүмүүсийн хэрэг орж ирэх юм. За нэг хотын төвдөө л эвтэйхэн байршлаа болж авъя. Өө хотын төвд чинь бас болохгүй юм байна. Нэг нууцлаг газар хэрэгтэй. Тэр чинь нөгөө нэг янз янзын мах зараад байгаа шүү дээ. Налахын 20-тай ч мах байж магадгүй. Налах төрлийн Тэр чинь нууцлаг газар хэрэгтэй юм байна. Үгүй ээ юу ячи. Богдуулын хамруул нэ. За. Нууцлаг хаяг маяг нь их мэддэггүй. Ер нь бол сүлжээгээр нөгөө хаягийг нь олж тараадаг. Чингисийн хүрээгийн тэнд үү? Хэлэхгүй боллоо нууц. Яа. Зөвхөн гişүүдтэй үйлчлдэг гэдэг гээ. За. Тэгээ яагаад танах хамгийн онцгой нэ? Тэнд нэг айгүй онцгой нэртэй хоол байгаа. За, тэрийг нь одоо хэлэхгүй. Жохон байж байгаа хэлье. Ямар хоёулынх нь элдэн шпитер хүмүүс өсний дугаараа хэлж өөрсдөө олоод ир гэдэг шиг байна. Нэг юм бодож олоогүй хүний үг шүү дээ. За би одоохон нууц гээ. Одоо бодож байгаа байхгүй тарих нь ажиллаж байгаа. За. Тэрийг бодож. Уугна. Миний зоогийн газрын нэр болвоос айцсаар чинь хоолно. За. Чанцагийн ресторануудаа хаац юм уу? Харин тийм ээ. Май чанцан байхгүй болсон юм тий. Хаагдсан. Хаагдцсан уу тий тэр? Май чанцагаа сонсоо өргөжүүлж байгаа. За. Тий 150 байгаа штэ. Май чанцаа 150 байгаа. Тий. Чанцагаа бас алдахгүй байгаасаа. Яаж алдахгүй. Нөө 150 байгаа. Байсаар л байгаа. Чанцаа. Болж гин. Ямар нэртэй? Айцсаар чинь хоол. За. Ямар хоолтой? Меню нь юугаар сони? За, менюнд дээ штэ. Ерөөсөө аимшиг олох юм. Аимшиг гэдэг маань штэ. Одоо би ярьчих юм ресторан. Ярина штэ. За ингээ ширээ бол ерөөсөө ширээ хаана маань би өстой технологи юугаар бол мөнгөөр зодж байгаа байхгүй. За. Хан ширээ мөрөө бүгд дэлгэцсэн.
Дэлгэц ашиглана. Ерөөсөө л аимшигын орон зай үүсгэж байгаа. За. Хүн өөртөө захиалж аимшигын орон зай үүсгэж болно. Манай ресторан тэр битэл дотроо найруулагчтай ресторан. Ва. Саунда одоо дуугаа найруулна, дүрсээ найруулна. Тэр ширээнээр гарч байгаа дэлгэцэн дээр ямар аимшигын дүр зураг гарах вэ? Ханан дээгүүр юу гүүхв те? Дэлгэцэн менюг харж идэл дотроос нь наалз малз жоо морхоо одоо ингээл дамжиж гүйж байгаа юм шиг харагдах юм байна те. Тэгээд хоолн дунд нь ямар ч хоол захиалсан нөгөө урд би шууд захиалга өгч байгаа байхгүй юу? Жижигхэн тийм амьд мэт бодтой мэт нэг удаагийн тийм хорхоо морхоо нүд өмөд шүүд өмөд захиалж байгаа. Тэгээ хоолн дээр нэг хажууд нь хачир маягтай ингэ тавьчих. Тэр ингээд харахад тийм болохоос идэхэд бол янз шүү ярьж байгаа. Зүгээр л харахад л жоо аимшиг. Харахад аимшиг. Гэхдээ нөгөө хүний ингээд ширээ мөрөө ингээд жоохон сууж идэл ингээд газар чичиж байгаа юм шиг хөдлөн. Тэн гутал зөөгч мөгч нь ингээд ийм манан дундуур ингээд доороо нөгөө дугуйтай шууд гიშгүүр үүд чинь өөрөө явдаг тий. Тийм дундуур алхаж байгаа нь мэддэхгүй ингээд манан дундуур зүсэж орж ир хоол моолн дорооноор ирж юмэрдэг. Яа. Аалзан дороомор. Наад чинь бол үнэхээр сонирхолтой сонсогдож Тийм байна. Гэтэ нөгөө хүн нэг ороод уудчих юм шүү. Үгүй. Айгаа дахиж орохгүй юм шүү. Үгүй уудахгүй. Яагаад гэхээр манайх найруулагчтай байхгүй. Үгүй дараа нь өдөр болгон солино. Ахаад би өнөөдөр чанцаатай ороод айлгцсан шүү дээ. Тэгээ дараа нь чамайг дагуулж орж айлгах шүү дээ. Тий. Тэгээ ер нь хитгэн цөөхөн тогтмол үйлчлүүлэгчтэй тэд нар нь хүн чирж ирэх юм ба шүү дээ. Тэгсэн ч хүн дагуулж ирэх юм ба. Тэгээд дараа нь чи бас зөөчдөд ороо орны айц, орон орны аимшигын дүр зур гаднаасаа л ахуулаад хал өөний баярыг гэдэг шиг тийм үзүүлэн тэр айцээ орчин бүрдүүл бүх юм юм. Тий. Аимшигтайгоос гоёгоос сонирхолтой. Тий. За. За байршлын хувьд бол би хотын төвдлийг хийхээс аргагүй. Зөөчдгийг татахын тулд. За. За би яаж хараад байгаа Яа. Хамаг хөөрхнөөр харж байна. За болж байна одоо. Лусын тагны ресторан нэ. За. Лусын тагныг бид руугаас харж авах гэхээр далайн доор гүнд орж ингэж иддэг. Тэгээ яг нөгөө юм юу гэдгүүлээ нэг юм хиймэл амьсгалдаг юм баг магтаад оошгоо орно. Тэгээ ийм аягүй үзэгсэлэнтэй эмэгтэйчүүд те ийм үзэгсэлэнтэй лусын дагнууд те эрэгтэй эмэгтэй ямар хөвчлөж оржсэн шалтгаал анжаа хуржуулахад аягүй үзэгсэлэнтэй тийм лусын дагнд гарч танд хоолойч тавина гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгтээ гол нь тэндээс амьд гарахын тулд өөрсдөө сэлж гарна. Бид нар оруулаад ирж чинь зүгээр ийм юмтай ингээ скипан юм байна шүү дээ. Цаатаа хүчил төрөгч болонтой ороо. Тий, гарахтаа тооцоон дээрээ ер нь бол үнэн жоох нэмэгдэнэ. Тий, сайн хөгжөөж ил амьд дээшээ гарна гэсэн үг байхгүй юу? Тий. Тий, сурталчилгаа бол мэдээж гоё юм шүү дээ. Хаасайгүй. Тип сайн өгөх юм бол дээш нь гаргаад ирчих юм. Типс манай нөгөө гоё лусын тагийн хүүхнүүдөө тип сайн өг. Одоо надад бол ялангуяа би ч одоо мадам шүү дээ барыг. Ой, ороод гарахтан тэгээ шулаад байвал дараагийн удаа орох хүн байгаа юм уу? Аль тий. Нэг удаадаа бол орчихно. Тий. Дараагийн удаад бол хэцүү юм. Угаасаа лусын тагны тэр нөгөө замд нь хоолоогоор ингээ ой сономж мартуулчих байхгүй юу? Тийм хоолоо моолоогоор мартуулаад. Тэгээ та юу лусын таг нь бас байгаад байна уу? Байгаа. Тусдаа Чайнагаас авчирсан эдэн хүүхнүүд. Би зүгээр юугаа хараад банкны хуулгаа хараад навсооно шүү дээ. Банкны хуулга чи юу гэж танд өгж уулах юм? Үгүй өөрөө харчих. Дараа нь харж шүү дээ энэ чинь. Тийм байгаа юу. Тийм шүү дээ. Тэр ихтэй та хаана үрснэ мэдэхгүй шүү дээ. Лусын тагны ресторан гэсэн байлээ шүү дээ. Өө манайх байнга нэрээ солино шүү дээ. За зургийн ресторан энэ гэж юм. Дараа сүхэгийн ресторан гэж сүх. Тэгээ нэрийг нь ер нь бол байнга өөрчилж байгаа. Май чанцаа гэх тийм шиг. Май чанцаа энэ. Дарваа харын цайны газар гэдэг шиг үү? Тий, янз өөр өгч. Тэгэхээр угаасаа мэддэхгүй. Орохдоо бол цаанаас юм увдсаар гэдэг шиг татах. Харин газар доор энэ хөвсгөлийн доор хийчихв. Туул хоолын доор хийх үү? Паркийн доор Паркийн доорны доор. Тий, тэндээс л тэгээ хүмүүсээ уучрын олоод оруулаа. Альсуудын хаанд гүнжийн нуур гэж нуур байдаг. Хажууд талч нэг онцгой байдал байхгүй болохгүй байна даа. Яасан? Хүмүүс өгөхөд жилж өгөх эрсдэлтэй. Харин тий. Живж өгөхгүй шүү дээ. Би өөрөө гаргаад өгч асуудал. Мөнгөө сайн өгөх хэрэгтэй. Тий, яг гоо зүгээр живэд ухаан тохиолдол байна. Гэхдээ өгөдгүй байгаа. Үгүй яг хагас өгөхүүд бол гарч ирнэ. Гэхдээ зүгээр гаргаж ирээд амтаа голтоо дандаа үлдэн шүү дээ. Юу гэж хиймэл амьсгаа хийгээд нөгөө лусын тагны хүүхнүүдээрээ хиймэл амьсгаа Тэгвэл зарим нь үхсэн мэт байж байгаа. Заавал хиймэл амьсгаа авчиж та гаргана. одоо аавны бол айгүй үнэтэй шүү дээ. Хаа тий. Тэгээ хиймэл амьсгаа хийлгээд ингээд сэрэнгүүд нэг гоё лусын тагны бангуудтай мөнгө төгрөгөө марчдаг те. Тий. Би бол гэх юм жоохон ухаан ороогүй юм шиг царайлаад бас хэсэг баймаар л юм байна тий. Тий. Та хоёр бол манайх байнга өвчлүүлж болох юм байна. Манай анчаа хол яг лусын тагны тавихгүй наацсан. Нөгөөдгөр амьсгал боогдоод үгээд. За байрлал тийм байгаа те. За надад бол хоёр санаа байгаа. За. Нэгдүгээрт нь зэвсэг нэгт ахан дүүс гэдэг
зоогийн газар байгаа юм л да. За. Зэвсэг нэг дахан дүүс яадаг вэ гэхээр өглөө эрт онгоодог. За. 5 6 мургаад ч онгоо нь ер нь бол. Тэгээ хаана байрлдаг вэ гэхээр яг энэ нөгөө нэг мөнгөн завигийн хойдлын хойшоо гарсан орцнуудтай шүү дээ мөнгөн завьяч. Тэрний доотлын подволд байрладаг манайх. Тэгээд оронгууд байна шүү дээ ингээд далай дотор байгаа юм шиг заяа. Энд тэнд нэг аквариумны гэрэлтэй загас магас явж идэг. Тэгээд шуум нь болохоор зөвхөн далайн шуум л явдаг. Далайн давлгааны шуумтай. Тэгээд нэг ийм зүгээр ийм нөгөө нэг улаан будаануудыг шууданд хийгээд тавьсан. Тэр нь сандал нь модон торхнуудыг ингээд доош нь харуулаад тавьсан. Тэр нь ширээн. Тэгээд манайх яадаг вэ гэхээр шүү дээ. Өглөө эрт орж ирсэн хүмүүс эхний 100 г өнгөө. Шарт айлтах газар юм байна шүү дээ. Зэвсэг нэг дахан дүүс. Эхний 100 г өнгөө шүү. Тэгээд тэр үнийг хөдөлмөрийн чадвартай бодоод тэ ингээд таймшраад магадгүй тэнцэнэ унтсан ч болно. Ширээгээд ирлээд юм уу нэр ингээд юугаа сандлаад ирлээд унтсан ч болно. Тэгээд ингээд сайхан болохоор гарахтаа мөнгөө төлөөд манай хүмүүс тип мипэ өгөөд тэ гардаг. Бантан бол байнга. Бантан бол байнга. Бантан бол байнга. Бантан зутан бол тий. Тэгээд бас хажууд нь 8% тавьж өгдөг. Цаашаа гүйж тэгээд зочтой бас ингэж хүндрэлд оруулахгүй. Хажууд нь 8% тавьж өгдөг. Тий. Тэгээ одоо үйлчлэгч октод нь ийм усан цэргийн ийм майктай. Тэгээд өөр юу ч байхгүй. Зөв. Усан цэргийн ийм урд майктай. Ерөнхийдөө ингээд цаашаа наашаа явхад бас өгцөг мөгцөг нь хаяа харагддаг. Хаяа харагддаг. Тэгээ марман ийм дэгэн гартай нэг ийм нэг нүдэндээ ийм хар болттой нэг нөхөр байж. Тэгээ мөг төгрөө өгөхгүй гарах гэх юм бол шууд тэгээд татчихна. Амар тэр чинь. Тийм газар байгаа. За. Нэг газар байна надад. Ахаад бас нэг газар байгаа л да. Нэг л газар нэ гээгүй юм уу? Яхаараа би ганцхан ресторантай та хоёртой болох гэдэг юм. Энийх нь бас хажууд нь нэг ресторан байдаг байхгүй юу? Залгаа. Охин компани. Охин ресторан. Тэр нь болохоор ээжийн хайр гэдэг ресторан. За. Тэгээ ингээ оронгууд байна шүү дээ. Хоол моолоо чи өөрөө идэхгүй. Зүгээр л чи ингээд ороод мөнгө төлөөд болоо заяа. Тэнгүүт нэг юм гоё сэтгэл сайтай хүүхэн. Сэтгэл сайтай хүүхэн чамааг өвөр дээрээ суулгаад яг ингээд сэтгэл мэтгэлтэй ингээд толгойг чинь хаагаад тэгээд ингээд энэнгөр чинь хормогч мормогч зөөж өгөөд тэгээ хоол чи аманд чи ингээд амаагаад ингэж итүүлдэг. Ийм газар. Ямар л бол ямар хоол захиалж болно. Угчтай юм хүм захиалж болно. Эмэгтэйчүүд оруул яах юм? Бас болно ирчүүд аав нь сууж идэг. Гоё сайхан. Тэр ах бас сэтгэл сайтай. Бас сэтгэл сайтай. Сэтгэл наагаарах. Хаа сайгүйс сэтгэл. Шүдэн ургаагүй хүүхдүүд бүр хамаараа буталж өгөөд ингээд. Тий. Тэгээд ингэж заяа. Тэгээд угчтай ингээд гоё юм авч болдог. Шар мар өнгөтэй. Тий, яг ч хамаагүй авч болдог. Тэр нь гэхдээ угчтай ирдэг. Миний угд одоо нэг жоох уучих. Тэр жоо алкоголтой юу? Ээжийн хайр юм чи. Бүх юм байж болно. Тэр юу л бол юу захиалж болно. Гол нь танд ингээ хүн үйлчилдэг тийм газар. Гоё юм уу? Гоёвтар юм аа. Гоё байгаа зү тэ. Манайхан бол барахгүй байна. Нэг юм гоё юм сахалтай ахтай. Бараг та өөрөө Сахалтай. амруу хоолунд хийж өгөө. Сахлан дургүй шүү дээ яах юм тэгээд. Сахалгүй бас байгаа. За сонголт Тэр байтугай бүр булчинтай. хөмсөггүй ч байгаа. За. Толгондоо Аим шиг ингэ наш бүх юм байхгүй. Пантамат шиг тийм юм байгаа. За. Өөрөө бараг бэби юм шүү те. Тэр хүч бараг. Бүгднгийн бүх ямар ч хүн захиалж болно. Тийм шүү дээ. Сэтгэл сайтай хүний ингээд адмарг байна. Одоо нэг жоох ичих гэн. Гоёгоос. Ийм ресторан байна. Надад хоёр санаа байна ерөөсөө. За. За дараагийн асуулт. Уг нараа шилжсэн. Минут чинь хамгийн итгээд хоол нь юу байх юм бэ? Яагаад гэж байна? Ер нь бол хоолны сонголтыг би түрүү ярьсан шүү дээ, тий. Яг хамгийн итгээд нь бол савлгаанд байгаа. Хүний гавлын ясан дотор хоол ирэх юм. За. Тий. Жихэн хүн юу? Сүвнэр. Сүвнэр. Гэхдээ яг жинхэнэ мэт байхгүй юу? За. Тий. Тэгээ тэр дотор саяхан хөрөөдөд гаргаад ирсэн юм. Тий. Яг ингээд хөрөөдөд дээдлийнх нь такс одоо дээдлийнх нь орой хэсгийг ингээд дөнгөж аваал ингээд халуун уурс авсан уурга тарих хідүүлэх гэж байгаа юм шиг. Тагийг аваал ингээд гавл өгнө гэсэн үг. Тэгээ та тэр гавл дотроос хоолж идэж байгаа байхгүй юу? Хамгийн супер манай хоолны меню тэр байгаа. Ер нь бол бусдаар бол юунд төрөний миний хэлдгэр
Хоолнуудаа ээж байгаа хачирнууд бол зөндөө байгаа. Зөв. Хорхоо шавж Зөв. шүд. Зөв. Идэрхтнүүд. За, За чанцаг яах. би ч одоо манай тусын тагнууд л хоол хариуцж байгаа да. Ямар хоо Аа, хийж байгаа юм гал доороо нэг ороогүй байгаа даа. Одоо орж хараа та. Юу манай хэд ч одоо байнга иддэг зүйл чинь далайн л тиймэрхүү бүтээгдэхүүн байгаад байна л да. За юугаар хоол хийлэх вэ тэрий дээр? Ер нь бол тэгээд би ч угаасаа хүнснийх нь нөгөө материалыг нь өгдөггүй байхгүй юу. Тэгээд өөрөөсөө мэдээл хийчихдээ эндээс гаднаас цуглуулж байгаа сэлж явах та. Ямар аа. Тэгээ гараа сэлж явах явцдаа л олоод тий. Миний мөн манай хэд олоод хийчихдээ. Тэгээд нүү хайж маяж гээсэн юмнууд юу вэ? Цуглуулж байгаа л тэгэл хийх бах та. Дээл суул юмар тэгэл. Тэгээд нэр нь юу юм? Хоолны чинь нэр нь Дээл суул хоол. холимог хуурга гэдэг шүү. Голимог хуургал юм да тий. За. Нөгөө хятадд нэг нөхөр ингээд хорхоо шавж ингээд шараал идүүлээд эцтэй тэгсэн чинь нэг зөөлч Үш та нар яагаад ингэ хорхоо шаж идээд идэв юм гэсчгүй бид нар иддэггүй шүү дээ хүмүүс идээд иддэг болохоор хийж зааж өгöd байгаа шүү дээ. Чи яг тийм тоол хийчих гээд байгаа. Жуулчд нэг дуртай байдаг. Бид нар л өөрсдөө идэхгүй шүү дээ манай хэд. Тийм юм ханаар дэлс бол юмар л аргач. Дэлс бол юмар аргалаа л тий. Тэгээ гол нь идүүлэхдээ нөгөө хоолоо бас харуулгүй нүдийг боочдөг байна. Тэгэхээр ачаа юу ч өгч магадгүй. Амруу дэнгүүд аюугай тааламжтай юу ч амруулж орж иж магадгүй. Гол нь гоё амттай болгоод тавьчих шүү дээ тэр чинь тий. Тэгээд юм мартагдчихгүй аюугай амттай тийм. За манай ихний нөгөө нэг юу байгаа штэ. Нөгөө зэвсэгник дахан дүүс дээр бол огт туслагч гэдэг нэг хоол байдаг. За огт туслагч гэдэг. Эхлээд орж ирэнгүүт 100 өгсөн байгаа штэ. Тэгээд нөгөө хүн чинь дотор нь эвгүй байгаад байгаа штэ. Огтлоор хүн огж чаддгүй штэ. Тэнгүүд нэг юм хорхоо шавж мавжтай ингээд нэг юм бөөлжс шиг тийм нэг хоол байдаг. Хүмүүс өглөө одоо орж ирээ тэрийг захиалах дуртай л да. Хараад гэл нөө 8% та огж чод. Тэгээд нэг сайхан болохоор нөгөөдхийг идэг. Яг үнэндээ бол амт нь үнэхээр гоё. Харахад л муухай байхгүй юу. Түүнээс яг үнэндээ бол гоё л доо. Амар гоё байхгүй. Тийм хоол байна. Харагдах хоёр чинь үзэгт байдал тэр юм байна. Тийм. Тэгээд тэр чинь хүн чинь ингээд сайхан болдог штэ. Тэгээд сайхан болсныхаа дараа нөгөө тэгээ сайхан огон гутлаа хоолоо өөрийнхөө амдуурч мандуурах тохиолдол гарахгүй юу? Үгүй нөгөө юун дээр байгаа штэ. Ширээн дээр гарцлыг буцаага таглаад өгч. Өөрийнх нь бол 8% байгаа штэ. Амдуурах нэг хүний гарцныг халуун дээр нь бүлээх авчиад өгч. Ямар заваа юм байх. Ашгаал тэгтээ тэрийг бид нар хилдэггүй л дээ. За нөгөөх нь болохоор штэ үзэмтэй мантун бууз гэж нэг гоё хоол байгаа. Ирчүүд их захиалдаг шүү. Тэгээ хоёр сайхан мантун бууз дээрээ үзэмтэй. Тийм мантун бууз хосоор нь зөвхөн хосоор нь авдаг. Дотроо янзын гоё л доо. Тийм юм нэг хамгийн гоё махаар хийсэн тийм мантун бууз. Янзын. Тийм нэг хоол байгаа. Тавган дээр биш хүний яг цээжин нэг тийм сүвнэр маягийн юм дээр бас баймаар юм. Тэгээд зарим тэрийгээ дэрлээд унтсан байдаг. Том ид байх нэ. За харин эмгтээчүүдэд зориулсан хоол нь болохоор хоёр өндөг нэг зайдас гэдэг хоол байдаг. Тий. Эмгтээчүүд их ууртаа орж ирээд тэрийг ингээд завчиж байгаа харагдчихдаг шүү. Зарим тохиолдолд. Тий, их завчиж байгаа харагдчихдаг. Тийм бас нэг хоол байна. Зарим тохиолдолд бас бүхлээр нөнгөх тохиолдол байгаа. Зарим тэрийг ингээд инхрээлээ кармалаад аваа гарсан тохиолдолч байдаг бас. Тий. Тийм тохиолдол бас байдаг. Яг цатгаж исэн тохиолдол бас байгаа. Өндгийг бол бас тий ерөнхийдөө сорж идэг шүү. Тий. Шок. Ер нь наачны хоол идэх юм уу да? Ийм шүү. Юу н онцлогтой байгаа. Юу онцлогтой байгаа. Бүр ингээ хүн мэдэхгүй тийм гайхалтай хоол үү үстэй. Өндөг шосис гэж бид нар идэх. Сүүлийн асуулт чинь ерөөсөө энэ штэ хөөе. Танаа зоогийн газрын менюнд хамгийн этгээд хоол нь юу байх вэ? Яагаад гэсэн байгаа вэ? Харин тэгээд яагаад тэр чи эмгэгтэйчүүд орж иж стрессээ тайлдаг байна. Ер нь стресс тайлах. Стресс тайлдаг. Ирчүүд орж ирсэн ч гэсэн стресс тайлна ш. Нөгөөдхийг ингээд дэрлээд унтдаг байхгүй юу бүр заримдаа. За тий. За Эрик нэг л та нарын ресторанд нэг л хоол идмэрэг болоо. Манай дээрч манай дээр. Биш нэг лусын ханхуу байгаа мó ер нь. Байгаа шүү дээ. За байгаа шүү. Тэгвэл очие. Юм байгаа. Гол нь мөнгөө сайн бэлдээ дээрээ. За танаа цалин бохоор хичнэ. За манай хоол нэг манайх ч ингээд янз янзын ангийн махтайгаа шүү дээ. Байхгүй мах байхгүй шүү дээ. Гамбир бол байж л гоё юу? Гамбир бол байж л байгаа. Гол нь тэр мах байхгүй юу? Тэр махад чинь бол хүмүүс явж дуртай хүмүүс. Тэ? 20 та ангийн махч байгаа. Тэрэн дотор нэг марзаа хоол байгаа. За
Хэл. Нэрээ хэл. Одоо нөгөө чи бодож амжаагүй. Хэл чи одоо хэлэхгүй мэлэхгүй гэсэн одоо хэл. Одоо бодоо байлгүй дээ. Алаг нүдэнгийн төмсөг гэдэг хоолоо. Тэрний яадаг хоол юм. 2 төмсөг. За. Юуны хүлээ. Адууны ч юм уу, бухын ч юм уу засаа байхгүй юу? За. Алаг нүдэнгийн төмсөг гэдэг нь яаж байгаа юм? Цөөхөн гаргана. Одоо энэ ч нэг хавар засдаг хөлөө тий. Дунж хөлөө засдаг. Тэгээд ховордож штэ. Хөлдөөч тийм ээ тий. Хөлдөө чинь тэгээд гэхдээ тэр чинь байн гарахгүй. Тэгээ нөө энэ нэвтрүүлгийн одоо баахан краш марашууд нь очиж идмээр байна. Эдэр гэх юм бол цөөхөн ховор гаргадаг байхгүй юу? Өдөрт цөөхөн тоотой ч юм уу. Эсвэл 7 хоног цөөхөн тэт өдөр гарна гэдэг. Оо манай рестораны зураг гарч ийн энэ. Найруулагч өгсөн байна. Манай рестораны зургийг өгсөн. Сах. За. Чиний хол бас гоё юм байна. Нэрнгээсээ тэрийг чинь ингээ хүмүүс очиж идэх гээд очихл юм байна. Тэгээ би чиний маркетинг дээр чинь нэг юм яахгүй болохгүй нэ. Яа ингээд бодохоор ингээд хүмүүс нэг байн очих хэцүү юм шүү. Олоход жоо хэцүү л. Тэгээд юу ямар юм бэ? Манайхтай хамтраг гэдэг. Ястаа тийм байх. Байн очиж чадахгүй л дээ. Эднийхэр бол хүн ер нь байн очихгүй. Үнтэй л байж нөгөө нэг үнтэй. 5 ирүүл нэг нь үнгүү гэдэг шиг чи тэгмээр л юм байна. Үгүй яах юм тийх хэрэг байхгүй. Танах бол нэг орлого багтаал явсан гэдэг юм. Энэ дөрөв найзгаа авч очиж. Тэгээд өөрөө өнгө авах. Тийм. Санаа нь бол тэгмээр л байгаа. Юу тэгмээр л байгаа юм. За. Багийн хэлчлөө. Хэлсэн дараагийн асуулт. Багийн уугнаа хэлцтэй. Хэлсэн. За. За одоо дараагийн асуулт шууд чанцаараа шилжиж байгаа шүү. Оо. Мартсан явж байна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ханаа Том гинт эхэлдэг үүнд тайлал хот үргэлж бэлэн байдаг. Оо яг зөв. Миний Ханаа Томч бас гинт эхэлжээ л. За тийм. За тэгээ өвдөлт, халууралт, хамрын битүүрэл, нус гойжилт зэрэг одоо надад илэрж байгаа бүх хам шинжүүл энд байх шиг байна. За Ханаа Томны шинж тэмдэг илэрвэл тайлал хот танд хурдан үр дүнтэй үйлдэл үзүүлээд хэвийн амьдралын одоо хэмнэлд эргэн ороход туслана гэх. Өнөөдөр нэг 2 тайлал хот бол ууцсан байгаа даа. За 4-ийг уух хэвээр өдөр 4-ийг уун чи ууг нь тэгээ 2 өдөр 8-ыг уучих юм бол намал болно. Харин үлдсэн 2-ын танаас л авахгүй болж байгаа. Санхүү Зевсэг нэг дахан дүүсээр очивол яадгаа. Ресторанд оруулах гэдэг. За тэгээ энэ тайлал хот нь нимбэгний амттай, маш тааламжтай амттай. Ерөөсө хэрэглэхэд амархан. Сэгсэр уусга, хутга уу. Тэгэл болоо. Ингээд тайлал хотоо ичээд дээрэс нь халуус ингэ гоё штэ. За өдөрт 4 уутыг хоорондоо 6 цагийн зайтай халуун бүлээн усанд найруулж хийн. За энэс гадна 6-аас дээш насны хүүхдүүдэд зориулсан бас тийм өөр төрөл бас байгаа. Тийм хөөрхи ягаан хайрцагтай тийм хүүхдих гэж байгаа шүү. Бүх эмийн сангуудад худалдаа авах боломжтой байгаа. За энэ хүмүүс нөгөө ийм төрлийн найруулдаг юмнууд парацетамолтой уухад хүнд мөнд гэдэг. Энэ бол парацетамолын тунгийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг ийм хамгийн зохистой тунтай учраас танд одоо нөгөө парацетамолын тун нь бол ихтэйд чинь таны одоо бусад эргэтэн чинь бол хүндрэл учруулахгүй гэдгийг бол энд онцолсон байгаа юм шүү. За тэгээд хэрэглэхийн өмнө эмийн заавартайгаа заавал танилцаж, эмийн санч болон эмзүүч болон эмч нараас заавал зөвлөгөө аваарай. Бүх эмийн сангуудаас худалдаа авах боломжтой тайлхаад Nobel Mongolia гэж та монголоор юм уу кириллээр юм уу латинаар бичээд Facebook-ийн хаягийг нь дагаж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утасны дугаар нь 77 4 50 50 77 4 50 50. За ингээд хамтран ажилласан Ханаа Том гинт эхэлдэг үүнд тайлхаад үргэлж бэлэн. Nobel Mongolia-д баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн манай нэвтрүүлэг сэдв нь хоолндоо гэдэг сэдвтэй байгаа. Бид нар бүгдээрээ ресторантай болсон. Юу лээ? Хулгаан ангийн махаар хоол хийдэг Эрика. Танах явах. Эрика. За чинийх чи юу лээ? Айдсаар чинь хооллоо. Тий, айдсаар нь хоолдог уугнаа. За, тусын дагнаар хоолдог хооллож. Манай хийдэг алж өгч. Тусын дагнаар үйлчлүүлдэг чанцаа 100 г эхний 100 г өнгөө анжгаа. За, ийм ресторанууд бол байгуулагдаад байгаа. За, гуравт нь асуулт шууд чанцаар руу шилжсэн. Гал тогооны ахлах тогоочоор энд байгаа хүмүүсээс авах бол хэнийг нь авах вэ? Яагаад? Оо яна манай гал тогоо хэцүү байгаа шүү дээ. Бараг огоос авшиг юм ба. Эрика их чиг авъя. Нууц сайн хадгалдаг хүн авсан дээр шүү. Та хэцүү та сайн хоол идэггүй үстэй. Нууц сайн хадгалдаг л хүн ав. Тэгвэл анжаах бол биш.
Эрика гिचиг аав. За Эрика. Эрика гिच юу н хоол Яагаад? ундаа сайн гэсэн шүү дээ. Үгүй Эрика гिच хоол ундаа айгу сайн гэсэн шүү дээ. Сайн Наад чи идэх тухай ярьсан болохоос хийх тухай яриаггүй л. Хоёр төмсөж авах. Конференцаар сая явсан чи Ахлах чигээдсэн шүү дээ. Гахаа махыг ингэж шаардгүй баха. Миний хэлүү гоё гэдэг шүү дээ. Би чиг айгу гоё хоол идэм байна да. Мэдээч чи гахаа махнаас зайлшгүй Эрикагийн мах илүү амттай байгаа шүү дээ. Эрикагийн мах чинь зөөл хүн. Юу яриад байгаа юм? Ялангуяа өгдөгнийх нь мах нь илүү гоё. Та идээд үзсэн юм уу? Үгүй би хазаж үзсэн. За хараа ийм ёс бус юм болсон байх шүү да. Тэгээ Эрика гिचиг л ахлах тоогооч болгоол нөгөө идэн л усын тагнуудтай аав. Найдваргүй наадах нь маргааш л гараад. Одоо ингэж аахгүй. Эдний галтгаа төмсөж чанахаас өөр юм байхгүй. Тий. Эднийх дил сул юмар хоол идэг. Юу болох гээд байна. Дил сул юмар хоол идэх газар нь төмсөж чандаг хүн болчихсон тий. Манай Бүтгүй. энэ хоёр ч хослохоор гоё болно шүү дээ. Явахгүй нэ. Шинэ амт орж ирж штэ За тэрээс. боллоо. Шинэ амт Би орж сейчас ирж. нэг За яг уу. За зөвшөөрлөө. За яг уу тэгээ эцэст нь энэ манайх нөгөө нэг санал асуудахгүй болчиход эвгүй байна л да. Уг санал асуудахтай бол шууд хүмүүс гаргаад ирнэ. Үйлчлүүлэгчтэй маргалдах магадлал хамгийн өндөр хөтлөгч хэн бэ гинэ. Саяныхаа асуултанд тойроод За явах юм. энэ нөгөө санал асуудал болгож оруулах гэжсэн. Санал асуудал Facebook цаанаасаа болохгүй байгаа байхгүй юу? Тэгээ тэр болдог болох тэр цаанараас асууна. За чиний би юу лөө тийм шүү дээ. За ахлах тогоочор бол энд байгаа хүмүүсээс мэдээж би уугнагаа авна. За. Яагаад? Яагаад? Ой найдвартай 90 хүнийхээ зовлон ядч л наадах Хин хоёр. наадах чинь хүний элдв бусын маргааш өглөөний үнэр чи бас чанга штэ. Тийм юмд бас огж моглгүйгээр хоолундаа их чадвартай л болцсон байх хэвээр манай хүн бол. Тийм шүү дээ. Би чи одоо айцсаар чинь хоолно гэдэг нэг ресторан байгуулж байгаа. Цаана миний нөгөө Май Чанцаа гэж 150 сүлжээ ресторан байгаа шүү дээ. Тийм штэ. Би чи энэ бизнест бол магнат нь болсон юм шүү дээ. Тэгээ манайх чинь бол хоолнуудад амархан штэ. Гомн чанан тийм ээ. Айгу амархан. Нэг бол бантан хийн. За тэр нэг хамгийн гол нь нөгөө нэг юу байгаа штэ. Огхыг дэмжигчл байгаа штэ. Тийм байлээ. Тэрийг л уран нарийн хийж Тэрийг л андуурч буцаас авахгүй бол бусдаар бол гайгүй баха тийм. Тэр гайгүй штэ. Ер нь гайгүй. Тэр Энэ хоёр нэг л заварсан юм болоод шүү тий. Чансан тарих байдаг байхгүй ихэнх нь чансан тарих. Тийм чансан тарих л байдаг тийм. Тэгээд дээр нь нөгөө ийм нөгөө нэг юу шиг урьлаар ийм нөгөө нэг жом мом шиг юм хийгээ тавьчихдаг байхгүй. Энэ хоёроо нэг эднийх нь бас тэгнэсэн шүү дээ. Янз бүрийн жом аим шиг амтан гарч ирээд мэрэд гэдэг тийм. Манайх бол баг Ингээд дэлхийд хоол идэхгүй ганц ресторан шүү. ханаар нь ингээ гачин амтд гарч ирнэ гэж харин тийм. амтвч биш аим шиг Хоол сүнс идэж сүнс явна. хоол нь ер нь гоё байгаад ч нэмэргүй юм шүү. Огоод салахгүй. Хүр хорхон өтгээд одоо энэ солонгост ингээд савлаа зарж идэг штэ тийм. Тэрнээс нэлээ нэг аваад ирнэ. Тэр чинь янзын гоё амттай юм биш. Яг идэхлээр бол тэгээд тэр нөгөө нэг ийм юуг нь соусыг бодлохлоор гоё тийм нэг юм цусан удаан кетчупээр хийждэг байхгүй. Тэгэл янзын гоё хоол болно. За манай тоогооч манай хоёр тохирсон. За тохирч. Танаа газарт чинь би тэр шалгалт оруулаа шүү заяа. Шалгалт оруулсан гүйж явах үед нь оруулна. Гүүхгүй тэр чинь яг ингээ хүнсэнд хэрэглэхэд зориулагдсан тийм үт юм чи. Хоолныхын зэсэн дээр нь байгаа. Солонгосын нөгөө хүр орхоо гээд годомжинд ингээ цаасан уданд игээ зарж идэг үстэй. Би өөрөө эхний ахлах тогоочийн үед бол би яалчгүй өөрөө мэдчихэж байгаа байхгүй. Энэ үндэнд байгаа. Хоолны тийм гайдлын бичгэнд байгаа шүү. амнаас гарсан тавьдсан ч байж магадгүй гэж бодоод хардаа. Гайдлын бичгэнд байгаа шүү. Гайдлын бичгэнд байгаа. За манай чи энэ дотроос сонгох гээд байгаа тий. За тийм. Би яар шиг энэ та хоёрыг харсан чинь нэг л заваа санагдаад явуургүй боллоо шүү. Чанцаагаа авнаа. За болж болж. Чи харж цамцагаа цамцтай хав хараад ингээд бичлээ джентльмен хүмүүс сууж байна. Дандаа нэг өгөө зүргээд ах яар шиг. Манай чагийн бол гэхдээ ангийн мах цаа хаанаас ирсэн бэрсэн ер нь бол би өөрөө ам чангатай. Би өөрөө аган чи би өөрөө цааш нь харуулад янзлчих би. Мэдгүй. Чанцаа чи дотор нь хүний юм хийн шүү. 20 ангийн махаар хоол хийчихэд. Тэгээ дотор нь хүний юм хийн шүү. Наад чинь нухчил гэдэг юм шүү. Нухчил гэдэг. Би маргааш нь шууд гомдол гаргаад хаалгах чинь. Манай хоолдохгүй юм Манай чи. асуудал байхгүй. 20 ангийн махаар хоол хийгээд. Манай хүүгээс Зөвшөөрлөө авчих шүү. Их ч гайл майлаа олоо. Чанцаа чи эвгүй штэ. Тэр нэг юм худлаа мөнгө төлөхгүй маяглаад нухч. Тэгэл яа. Ангийн махан дотор хийчих юм. Йоо, хүний махтай. Гудгуулчих штэ. Анжгаа хай. Чанцаагаас би айж явдаг шүү. Айж явдаг шүү. Нэрэ. Хэрв танайг чанцаа тоогоочоор орсон бол би очихгүй. Яаж ч юм. За. Би угаасаа очихгүй. Та хоёрын ч хэрэг байхгүй. Угаасаа цаан чи ангийн мах идгээд ирчүүд цаан чи ойчрлж явах чи. Эдний тоогооч ч нөгөө заазуур чанцаа гэж юм шүү те. А би тоогоочоо сонгоог байгаа дохондоо. Яа. За одоо миний хэлж тийм үү. За заавна.
Анжгааг авнаа. Ах нэрээ мах чанахаас өөр хийж чадахгүй. Би гарын төвтэй. Ус махыга болоо өөр юу чадах. Би түрүү хэлсэн. Энэ хүн бол төмсөж авсан. Энэ хүн бол дээсүүл хоол идэг. Ерөөсөө би бас хаа өргөн шарж байгаа шүү. Авж байгаа. Миний энэ ресторан бол дэлхийд цорын ганц байхгүй аимшиг ресторан. Гэтэ танах чинь хоол нэм толгой ашиглаад хажуугаар ингэ сүнс өдөр ингэ явж байгаа. Дуу чимээ мэмэ хажууд хоол ижил хүүх эмхтэн гэл гингэд л өөлж мөөлээд ингэ явж байгаа юм. Амааг л ах байсан. Яг би тэрийг нь хийн. Яг ийм авчих. За хийчих таарай. байж та. Аач яг хотлаа. Ээж авраарай. Яг ийм орчинд надад хоолны төрөл менюг ингэж олшруулах яг хүмүүсийн айц дээр нь тулгуурлаж илүү менежментийн маань өдөөж хөгжүүлж өгөх юм. Яаж айлах юм? Анжгаа чадна. Та өөр авиас байгаа маа. Яагаад тэгэж Анжи өөрөө зочиод нах уу юм. Яагаад алсны торто пицца гэдэг пицца юм. Битэрийн хийсэн шин пицца. Харж гинөө. Би яагаад та гураас анжгааг сонгож ийн гэхээр агууд сүрэгдэг хоол гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Чи хамгийн амьдралтай бөгөөд хийж бодоогүй шийдэл байгаа байхгүй юу? Ийм үний чи дэмжихгүйгээ яах юм бэ? Би авч гин. Үнэ. Энэ ингэнэ. Хин сүгчимэг ёо яг штэ анжгаах идэж үзээгүй байж үнэрийг нь авч чадахгүй байж гинэ. Идэж үзсэн би солонгост явж байхдаа бүр хэрэг болгож авч идэж үзсэн. Юугүй тэр хорхоо юм. Хүр орхоог юм. Тий. Оо нүдтэй спагетти. Яг наад болчих нүдтэй спагетти. За тий. За тэгээд нөгөө нэг хоёулаа юу яана үстэй сарвагчингийн халуун тархиа бас өгнө шүү дээ тийм үү? Тий. Өгдөө нүг. Ирчин болтой айгүй амир гэсэн. Үнэнгээс амьдаар нь тэг чарлаад ижид юм л шүү дээ. Аа. Чарлууд хөдөлгөөр манай рестораны дотоод орчин ямар гэж үнэхээр тасархаа аимшигтай. Шөнийн аимшиг юм чинь харахгүй байна. Чи нэг сармагчаа авчираа тархийг залхахсаар хоол моол нь өөрөө гэрэлдэж мэрэлддэг хоолцоо юу. Энэ яг хороо гэрлийн эффект ашиг. Энэ хардаа үнэхээр намайг авраач гэдэг дахианы махтаа шүл. Лазаны. Дахианы махтаа лазаны. Тэр нөгөө сармагчгийн тархий чинь байгаа бит хоёроос өөрөө дэлгэцтэй шипи аваад нь штэ. Би ч гэсэн наад чинь бодсон л байсан байгаа штэ. За одоо өнгөрсөн. Хоёулаа тохирлоо. Чи манай ресторанд тоогооч, би танай ресторанд тоогооч. Манай ресторан өглөө ажилтдаг, танай ресторан орой ажилтдаг. Яг сайхан ажилтдаг. Яг сайхан дааж байгаа. Манайх ч өглөө зэвсэгтийн тахан дүүстэй ороо дээрээгээ сууж идэх газар шүү те. Ирэх. За дараагийн асуулт над руу шилжсэн. Нэг үйлчлүүлэгч танай рестораны хоолыг идчихад хоол чинь аимшигтай муухай гэд бичлэг хийж сошиал тавина гэвэл яах вэ? Харин ч манай хувьд сурталчилгаа байна. Энэ жинхэнэ сурталчилгаа болно шүү. Би тэр хүнд за ахаад хоол үнгүй өгнө. Тэр хүндээ манайхыг сурталчилж өгснийхэн төлөө. Угаасаа тэрийгтэй ингээ хүн аргалаа. Танайх угаасаа өглөөдөө шарал дайлдаг газар үсттэй. Өглөөдөө хүнчэнтэй ингээ хоосон хий өгөөд ингээ огж чадахгүй, бөөлж чадахгүй гэдэг чинь там байдаг байхгүй. Тэг чи хүмүүс тийм хүү энд нь очиж нэг боддоор харж нэг огийг гэл 8% ганаашаа гэл тэгэл ороод ирэн цадуулчихсан юм. Пижигнэл ороод ирнэ. Эрэгтэй эмэгтэйг орж ирнэ шүү. Барыг тийх ах уу тийм шүү. Магадгүй чи нэг худлаа нэг ингээ ярваагаад байх юм байхгүй. Нэг өглөөд юм анжгаа манта 200 гэр авчихсан. Ичгүй 8% тэрвэрсэн тий. Тий, иччихчгүй. Манайха 3 цэр ичих хараа. Бас ажилдаа явцаарай тэ. Манайха 2 хагасгаас ирэж 3-аас ажилдаа очихсан байх хэвчээ шүү. Гэсэн нөө. Жаахан агастай тэгээд ороод. За намайг тгийс үрдүүлэх юм болоо. Би яана. Манай энэ юг орж харах уу гэд нэг үйлчлүүлэгчээ. Сүрдүүлж байгаач намайг тий. Энэ ямар мах гэдгийг нь орж харах уу гэж зөөрөнд хийчихнэ ярь шиг. За нөгөө зазуур чанцаа өглөө дөө. Тийш ийчтэй зазуур чанцаа өглөө дөө. Би өөрөө эсвэл бая болио гэхээр л гаргаж аа. Би хүлээгээд авчих асуудалгүй. Би буурал устай ах басна уу? Нааш явуулчих. Тэгээд те. Чи нөгөө юу яах гэж байгаа юм? Манайд гомдол гаргаж ингээд Facebook дээр тавих гэж байгаа юм уу те? Манайд бас хитэн хүн бас алга болсон л байдгийн шүү. Зүгээр айлгадаг те. Тэгэл цаа чи бүх юм устгаал гараад. Айлыг тэр хамгаалагчид дуудараа 11 гэх нь гэж үгүй явуулчих юм уу те. Бэ зүгээр өвтөх таны ийш ороод ирдэ гэл тэгэл тас. Тэгээ би юмнуудаа эрэлтэн сууж шүү. Зазуур чанцам тэнтэх. Харин сайхан өөхтөө хүн ороод ирлээ. Тэгээ сууж идэг те. Тоолоо сууж. Тэгээ сууж идэг. Яа, эднийх ингэнэ. Эднийх бол энэс зайлахгүй. За танад бас угаасаа аим шиг тий. Тэр хүний чинь би өөрөө ч яриулсан байж болно. Энэ ямар балиар аимшиг хоолтой газар вэ? Тэгэл дуусаа. Танах нэр рекламгүй угаасаа явахгүй л тий. Хоол гэж байгаа. Тий.
Явахгүй биш ээ. Явахгүй, Яг явахгүй энэ яг өнөөдөр нэвтрүүлэг дээр ярьж байгаа л үнэхээр хэрэгжүүлж чаддаг л энэ өстэй дэлхийн цорын ганц. Гош танах ч Амар гоё. халуунаар захиалах чинь бүр аль 9 сар дуусчдаг гэвэлтэй. 100гоо. Битүү 9 сар дуусчдаг гэсэн. Аимшигтай. Халуун чи ганцхан өдөр шүү. Тийм харин тэгээд 9 сар дуусчдаг гэсэн. Халуунны Ганц өдөр цөм хийгээ бусд өдөр нь яах юм. Үгүй байга. Тэгээ яг тэр энэ сэтгэл бичиж байгаа хүн бол манайхыг ёстой анжгаагийн хэлгээр манайхыг сурталчилж байгаа хэлбэр. Ингэдэг гэсэн. Эднийд чинь шүү дээ. Эмэгтэй хүн айхлаараа хажуудлын эрэгтэй хүнийг тэрвэрдэг. Тэгээ ирчүүд найз бүхнээ дагуулж очдөг байхгүй. Яана гэж тэрвэрэд авдаг. Яа. Бас залтай шүү дээ. За чаги яах юм. Сая тэмрүүлцэхгүй. Ханаач хажууд шиг. Аль тэгсэн цацаа байж Миний байна. толгой байж нааж. За би бол угаасаа өөр янзлж нөө асуудал واخгүй. Тэр юм угаасаа конфликт нар дээр учир байхгүй надад угаасаа. Бүүцэг тийм. Тий, манай ресторанд угаасаа тийм комплей орж ирэх боломж байхгүй ерөөсөө. Тий, бүх арга чаргаыг нь би бол ингээ хаацсан байгаа шүү дээ. Цацдаг юмнуудаа цацаад, нулимдаг юмнууд бүх юм бэлэн байгаа юм чи асуудал байхгүй шүү дээ. Гарахгүй. Энэ бол янзалчихна. Ойлгомжтой янзалчихна. Тэгээ яасан юм бэ? Тэгээ яасан юу ч олдохгүй те яасан загсны хоол. Энд нөө далаад дотор байгаа шүү дээ загсны хоол. Загснууд нь те хүн аргатлаарэ. Тэндээ хитэ ахгуулт тийж. Хажууд нь хүн ирээ суугаад. Тэгээ загснууд нь чанцаа гарахаараа нэг одоо гэдэг Байж мөнгө аваад та байж та манайха. Өдрөө цагаан загснууд янзын гоё. амар таргалуун заашна. Тэрийг Та хоёрыг орж ирэнгүүт тэгээд манай загснууд байж. За энэ хоёр бол яг ингэх гээд байгаа байна. Цааш нь харуулсан. Ерөөсөө янзлахаас өөр юм хийхгүй. За дараагийн асуулт. Хойлоо юу дэмжин ажиллагчаагаас ярьж. Оо бага. За олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийн боловсролыг Монголд олон улсын Улаанбаатарын их сургууль магистрийн эсэлтэд зарлаж байна. Бүгд найрамд Солонгос улсын Соншин их сургуультай хамтарсан нэг дээр нэмэх нэг хөтөлбөрөөр та 1 жил Монголд 1 жил Солонгос суралцсан 50-аас 70% тэтгэлэгтэйгээр 2 дипломтой төгсөх боломжтой. Мөн Солонгос орон судлалын чиглэлээр 100% тэтгэлэгтэйгээр суралцах онцгой боломж нэгдэж байна. Сургуулийн 30 жилийн ой тохиож байгаа тул төрийн албан хаагчид болон төгсөгчдөд 30% хөнгөлөлт олгож байна. За тэгээ Орос улманы улс Хятад, Солонгос, Энэтхийн оюутнуудтай хамтран суралцаж олон улсын орчин мэдлэгээ дэлгэх боломжтой. Гадаад хэл шинжилэл, за энд нь Солонгос хэл, англи хэл орж байгаа бизнесийн удирдлага, сувилах уу, гэр бүл судлал, эрх зүй, нийгмийн ажил, цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй, боловсрол судлал, програм, хангамж гэх мэтчлэн. За тэгээ мөн Солонгос орон судлал байгаа. Эсэлт 2025 оны 9 сарын 19-ний хүртэл үргэлжлэн олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийн боловсролыг Монголд хамтран ажиллаж байна. Юу дэмжиж ажиллаж байна баярлалаа. За утасны дугаар 8647 тэг727 9592 тэг727. Олон улсын Улаанбаатарын их сургууль дэмжиж ажилласан баярлалаа. Манай Чанцааны сургууль мөн билүү? Мөн би сурч. Тэ манай Чанцаа энийг төгссөн шүү дээ. тийм байсан. За 5 дугаар асуулт Эрикаар шилжсэн шүү. За гялцуулахгүй бол цаг жоохон бага байгаа. Ажлаасаа небо, бармен, зөөгч, үйлчлэгчээ томилгвол хэн энийг томилох вэ? Ажил дээрээс юу? За нэгтлэнгаар нь заяаг авчий. За барменаар нь отког авна. за Манай отког симбэлтэй яг техникийн ард зохин заяа. Зөөгчөөр нь харин хэнийг авд юм бэлээ. Номойгоо авд юм уу? Номой зулаа хоёроо. Цаадаа ирч юм бол хоолыг нам рекламд нь штэ. Тэ сонголтонд нь туслана. Үйлчлэгчээр нь хэнийг авах вэ? Үйлчлэгчээр нь Шипи үгцэн тийм. үйлчлэгчээр нэр угнаг авчт юм билүү? Тэгээд ингэнгүүт нөгөө хоолоо тий. Алигнуудын гинт өмс гэж ямар ол юм бэхээр эзэн нь нэгэ заагаад ичээдэг. Намаа гэрээдсэн юм уу? Тий. Би одоо алаг адууны төмсөг юм бол. за угнаа энийг авах. хамтран ажиллаж байсан юм шүү дээ. За энэ талаар дараа ярилцчих ярьж үзэхээс. Угнаа хэнийг За ажиллах би вэ? небогоор багыгаа авна. За бармен дээр анжгааг суулгана. Оо Зөөгч үйлчлэгч Чанцаа энэ Эрик хоёрыг авна. за зүйтэй. Ягаад тэгэхээр манайх аимшигын гоё тим боловч одоо айгүй гоё одоо аимшигын дөрүүд нөө дээр бидний орсон дөрүүд байгаа шүү дээ. Яг тэр дөрүүдээр нь хувцлуулаад хоол цагийг өгүүлээл ингээл үзэгчдийнхаа тийм юм дээр. Өдөр өөр дүртэй. Ингэж ажиллаад. За Чанцаа. За би нэгтлэнгаараа захирлыг авчий. За Барменаар анжгаахыг авъя. За Зөөгчөөр угнаахыг аваад үйлчлэгчээр Эрикагчиг авъя.
Зөв. Тэгээд өөр дийлс бол юм Хөөе би танай ахлах тоогч яхаараа би үйлчлэгч болдё одоо. Одоо болсон. буулгачлаа. Тэрнээс халаад үйлчлэгч болгосон. За манай нөгөө Олон ажил зэрэг хийж чадахгүй шүү. ээжийн хайр аавын асрал гэдэг бол бүх ирчүүд бүх эмэгтэйчүүд гол дүрийн нөгөө нэг үйлчлэгчээр орно шүү дээ. Сэтгэлээ дэвсэн те. Хаалаа дээрээ гэдэг чинь бүгдээрээ орно та нар. За манай нөгөө нэг юу байгаа шүү дээ нөгөө нэг зэвсэгник тахан дүүстэр бол эрт босдгийн морги юугаа авна. Өглөөний хэнийг Ундрагч уу? Одгүй юу? үгүй. Инэрлүү. Энэрлийг барменаар. За. Энэрлийг барменаар аваад зөөгчөөр нь ундрал. За. За өдөөс хойш ирж болдгийн юм чинь нэгтлэнгаар нь багийг авна. За. Манай баг бас сайхан гар штэ. Дундаас юм идсэн баг. Идүүл идэг хөргөө идүүл идэг. За харин Давхарч юм шүү. үйлчлэгч зөөгч хоёроор нь Эрика Чанцаа хоёрыг л авна. Юу яа би тэр нөгөө зэвсэгтэн дахын дүүс нөгөө шараа тайлах гэдэг ирсэн хүмүүстэй зовлоо ярьж буу халанга адилхан шаардсан юм шиг 100 г хувааж уудаг тэр дүртэн бий байх уу? Ширээний Ширээний залуу. Ширээний залуугаар тийм. Яг сайхан даарна. Тэгэхгүй бол бас ганцаараа уух. Ганцаараа уух эвгүй чанга. Яах шээ уржны яасан. Эвгүй шүү тий. Тийм штэ. Тэр чинь яг гоё юм шүү. Тэ эхлэлийн тавьж өгдөг. Тий. Нөгөө нэг макамлат руу хон дагуулж ордог нэг ухаан байдаг гэсэн. Тэр л бол гэсэн үг чинь. Гадар гудамжаар хаж өөрчлөж авч ирдэг. Хүн сүрийг дагуулсан гэж шүү дээ. Миний өвгөө 100 г, эхний 100 г нь өнгөө газар. Яа, за тийм газар байх нэ. За ингээд энэ хүрээд өндөрлөө. За тэгээ. Ер нь бол бидний зоогийн газарт хинч орох вэ ийм газрууд. Харин минийхт бол харин манай зэвсэг нэг тахан дүүст ороод ирж магадгүй. Ороод Миний ирж ч гэсэн орно шүү дээ яхаа. Биш миний чинь нууцлах газар. Та хоёрын Тусгай үйлчлэгээтэй. яа тусгай үйлчлэгээд байгаа. Хөөш ангийн мах чинь ховор ангийн мах чинь харин тий. Тусгай үйлчлэгийг нь бол ойлгоод Тэрийг байгаа. хинч ойлгоод Би тэрийг бол ойлгоод байгаа. Тэр л явдлаа говьос. Тэрийг бол ойлгоод байгаа. Тийм ангийн махандаач биш ер нь бол тийм ээ. Тусгай үйлчлэгийг нь бол ойлгоод. За энэ хүрээд өнөөдрийн манай Янаг яах вэ нэвтрүүлэг өндөрлөж байна. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн сэдв хоолндоо гэдэг сэдв байлаа. Манай нэвтрүүлэгтээ өнөөдөр Ханаа Томог гинт эхэлдэг үүнд тайлбарлахад үргэлж бэлдэн нэртэй Нобел эми үйлдвэр хамтран ажилласан байна. За ингээд та бүхэн 18 цагаас 400-ийн шуугиа нэвтрүүлгээ шууд хүлээн авч сонсоорой. Маргааш илүү сонирхолтой, илүү хөгжилтэй яанагаар эргэн уулзлаа. Баяртай.